өрөөдөрөө мистик хүүг харадуулаарай энэ тэндгүй инээд бэлхэж эрхэмнэн хүүхдүүд баялан энэ бол мөнхийн хотхон эргэлдэг бидний дотны найз хүүхэд бүрийг хайлан би хөгжөө баярыг түгэн би найзууд бүхнээ тойруулаад наадам тоглох дуртай би зүг амьдрал зүг хүсэл зүг бүхнийг бид түгэн бид бол ханы хүүхдүүд хаан улсыг ихэмээгээ мөнхийн хотхон мөнхийн хотхон бидний найзууд мөнхийн хотхон итгэж найзууд мөнхийн хотхон үргэлж хамтдаа тэрэг хатаа нэстэггүй нааш ирж юм бүх шудархан басан ямар гоё юм бэ мөнхийн хотын итгэж тийм байна ямар гоё юм бэ Тэхгүй. Би чиний багшнуудыг чинь янслаад тэгээд чи багш хэрэгтэй болох юм бол шүдэрхээ би тийм багж авъя гэж шууд одоо хэлээрээ зэ. Тэнгүүд би чиний багж авч өгье за. За баярлалаа. Би шүдэрхээ. Уул нь яасан бахгүй. Би нэг дороо авсан юм аа. За. Тэгсэн чинь энэ нэг л хоноол эвдэрчлээ. Оо. Яагаад эвдэрч тийм болов? Айлуудаа би үзэхгүй. Энийг би засмаар байна. Өө, тийм биш юм нэстэггүй. Энтлэн зүгээр энтлийнхэн шилэн нэвдэрч юм уу? Яг би ингээд хараад суучихгүй би нүгд онгоц дээгүрнсэн явж байсан. Тэгэнгүүт би ингээд хараад онгоц явж гин гэсэн чинь Тийм үү. жигнээс онгоц явж шүү тэгэхээр яс хараарай. Алаа хараад тий. Хайч чи. Оо, тийм ээ. Оо чи. Би жигнээсээ итгэжтэй шүдэрхийн. Ингээд тэгсэн чи гинт нэгтэл нь байхгүй болчих би гайхаад ингээ харсан чинь шилэн онцсон байсан. Тийм үү. Би уулна. Чи сайн шалгаж авахгүй. Харин тийм би сайн шалгаж аваагүйгээс боллоо. Уулна би яг энтэй адилхан үнэхээр сайн чанарын дуран харсан юм аа. Тийм үү? Тийм. Тэгсэн чинь тэр яг мөн байна гэж би бодоод шууд авцсан чинь харин би хуурамчиг авцсан юм шиг байна нөө. Чи яг ихсэн ханстдаг. Хөөх дуран байна гэстэй. Яг жигэн дуран байна да гэл баярлаа шүү төхөрөд авцсан ба тийм ээ. Тийм тэгсэн. Тэгээд бас гайгүй хямдхан байсан. Тийм үү. Тийм тэгэхээр би шууд авчих юм уу. Оо. Тэгсэн чи эвдэрчлээ. Шүдэрхэн. Надаа энэ бахаа өгөөч. Багчин энэ лүү. Оо биш ээ. Энэ лүү. Амаа. Нэстэггүй чи гэвэл хуурамч дуран авцсан байна дөө тий. Харин тийм байна уу. Хүмүүс ер нь яагаад хуурамч юм хийдэг юм болов? Ер нь хуурамч юм их байдаг бах тийм ээ шүдэрхэн. Их байдаг аа. Гэж би сонсч ирсэн юм аа. Тийм үү. Гэтэ би ч юм яагаад хүмүүс хуурамч юм гэдэг юм бол гэж бодхолээ. Тэднэр лав их мөнгө олохыг бодоод хуурамч юм хийсэн баха. Тийм үү. Их мөнгө олох чинь уул нь буруу зүйл биш л дээ. Тийм. Гэтэ яагаад хуурамчаар заавал хийж байгаа юм болов? Мэдгүй магадгүй тэр хүмүүсийн сэтгэл жоохон муухайха. Тийм үү. Тэгээд хамгийн гол нь шүдэрхэн би ямар нэг юм хараад гаднаас нь хараад шууд энэ хуурамч юм байна. Энэ хуурамч биш юм байна гэдгийг нь ялгаж цэцэж чадахгүй юм лээ. Тийм үү? Хөөе, надад нэг гоо санаа төрлөө. Ямар санаа? Би өрөөндөө хашаад буцаад ороод ирээ заяа. За. Чи байж агараа за. Ямаагаа байж агараа заяа. Бидээс энэ хэрэгтэй билүү? Ингэж хэрэгүүлээд энд таарахгүй юм байна. Уул нь өнгөн адилхан юм аа. Нисдэг. Би хүрээд ирсэн шүү. За. Надад 2 Инээж байгаа хүний царай байна. Нисдэггүй. Сайн гисэн штэ. Ямар нэгэн зүйлийг ч тийм ээ харахаар гадаас нь хараад сайн мууг нь жигэн хурамч нь мэдхгүй юм байна гэд гисэн штэ. Тэгэхээр ч тийм ээ би бас нэг тийм чам жишээ хэлж өгөхөөр ер нь шидэ тэгээд энэ хоёрыг аваад ирсэн. Тийм үү. Энэ хоёр хоёулаа үнэхээр хаасж байгаа л гэж. Энэ хоёр хоёуланд нь хөгжилтэй зүйл тохиолдсон байна. Тийм ээ шүдэрхээ. Харин тий энэ хоёр хоёулаа их гоё баяр хүрдээгааз. Магадгүй энэ хоёр яг гоё сайн чанарын дуран авсан баха.
магадгүй юм тийм ээ. Тэгээд дурны нэвтрээгүй зөндөг онгоц харсан болохоор баяртай ажилласан байж магадгүй юм тий. Гэтэ нэстэггүй. Энэ хүн болохоор маш их гоё баяртай байгааз. Тэгээд энэ хүн яагаад баяртай байгаа вэ гэх юм бол сэтгэл нь маш сайхан байгаа болохоор баяр хөөртэй байгаа байхгүй юу? Мэдээчтэй шүүдэрхээ. Энд гоё юм тохиолдоод гоё дуран гоё юм авах юм бол хүн баяртай байлгүй яах вэ дээ. Гэтэл чи миний хүн бас маш их баяртай байгааз. Энэ ч ихсэн гоё доронтой болсон байна гэсэн үг. Гэхдээ сэтгэл нь харанхтай шүү тийм ээ. Тийм. Тэгээд яагаад энэ хүн нэгэд байгаа юм бэ? Муухай сэтгэлээ мөртлөө гаднаа инээж байгаа байхгүй юу? Чи яагаад ингэ мэдхүү? Ийм хүмүүс зөндөө байдаг. Тэгэхээр хуурамч байгаа гэсэн үг үү? Тэгэхээр хүмүүс ч гэсэн хуурамч байдаг гэсэн үг үү? Хүмүүс болохоор хуурамч сэтгэл, жинхэнэ сэтгэл гэж бас байдаг байхгүй юу? Тийм үү? Тийм. Жинхэнэ чин сэтгэл бас хуурамч, муухай сэтгэл гэж байдаг. Тэгэхээр шүүдэрхийн. Би ямарваа нэгэн зүйлсийг шинийн дуранг би хараад хуурамч байна уу үгүй байна уу гэдгийг юусоо ялгарч чадахгүй байсан. Тэр хүнийг ч гэсэн ялгаж чадахгүй юм байна шүү дээ шүүдэрхийн. Харин хүнийг ялахын тулд яадаг вэ гэхээр маш их цаг хугацаа ордог. Маш их цаг хугацаа. Монголд нэг ийм зурцэг байдаг штэ. Хүний сайныг хандлан байж мэднэ гэж яддаг штэ. Нөхрийн сайныг хандлан байж мэднэ. Одоо нэстэггүй хэрвээ би чамтай найзлаагүй байсан бол чамайг ямар хүүхдтэй болоо гэдгийг мэдэхгүй. Тэгээ чамайг гаднаас ч хараад сайн хүүхдтэй болов уу, муу хүүхдтэй болов уу гэж би мэдэхгүй байгаа штэ тий. Тийм болохоор бусдаа ер нь найзлж нөхөрлөж, бусдын яриаг сонсож, хамт байж хүмүүсийн сайн хүн үү, муу хүн үү гэдгийг ялгаж мэдэж болдог. Бас үг хэл яриа үйлдэл хийж байгаа зүйлсээр нь ялгаж болдог байхгүй юу? Цаг хугацаа их ордог гэсэн тийм ээ шүү. Тийм биш. Жишээ нь өнөөдөр өчтөр би энийг аваад ганцхан өдөр болоод өвдөрсөн. Би нэг удаа манай ангид шинэ нэг хүүхэд орж ирсэн байхгүй шүүдэрхээ. За. Тэгээд тэр хүүхэд яасан бэ гэхээр үнхээр гоё явцтай. Дээрийн нөгөө чиний яриад байсан уу? Тэгээд айгуу гоё харагддаг, өсөө айгуу гоё засцсан. Гэтэл тэр хүүхдээ үнэхээр мундаг хүүхдээ нэг айгуу гоё инээдэг хүүхдээсэн. Үнэхээр мундаг хүүхдээ нэ гэж бодсон чинь найзуудыгаа айгуу их гомдоодог, найзуудаас зөндөө юм харамлдаг хүүхд байсан байлээ шүү дээ. Тийм. Тэрийг би хичээл орж эхлээд зөндөө удасны дараа мэдсэн. Тийм. Тэгэхээр ийм хүмүүс бас бидний эргэн тойронд зөндөө байдаг гэсэн үг байгаа зү. Эсвэл тэгвэл би чамаас асуулт асууя. Чи энэ хоёр хүний аль нь байхыг хүсэж байна? Би мэдээ цагаан зүрхтэй баймаар байна. Найзуудаа хүмүүс бидэнд сайхан чин сэтгэл гэж байдаг. Бас бид нар заримдаа хуурамч зан гаргаж, хуурамч сэтгэлээр бусдад ханддаг. Гэхдээ хүүхдүүд бид нар энэ сэтгэлээр бусдад хандахыг хүсэхгүй, бас хандахгүй байхад болно. Харин цэвэр чин сэтгэлээр бусдад хандах хэрэгтэй. Хэрвээ тэгж чадах юм бол олон хүмүүс чамтай найзалж нөхөрлөж, чамааг тойрч, чи олон хүмүүсийг бас өөртөө дуудаж, маш олон найз нөхдөд болж чадна. Тийм ээ. Бид нэр хуурамч байж болохгүй шүү найзуудаа. Үнэхээр зөв сэтгэлтэй байж, найзуудыгаа баярлуулдаг, найзуудаа чин сэтгэлдээ тусалдаг байгаарай. Одоо энэ чиний дуранг чинь сайхан янсдаг хөө. Ингээд Одоо яг надад чинь жоохон халахаар ингээд зөгчүүлэх болох баха. Хуурамч шүүдэрхийн энэ хуурамч гэсэн харж бол манай гэж байгаа. Одоо арчлаа штт. Болцлоо. За бомхгүй байна шүүдэрхийн. Хааздээ. Хоёрыг дурангай хандалчлаа шүү. Харж болж юм. Тийм үү? Би харъя. Шүүдэрхийн. Тийм бэ. Харж болж байна. Шүүдэрхийн. Энэ хуурамч муу ч гэсэн засч болж ш. Тэгэхээр хуурамч сэтгэлтэй хүн бас засагдаж болдог байх найзуудаа. Яг зөв. Найзуудаа хуурамч сэтгэлтэй байлаагээ та нар уйдгарлаж би засагдахгүй байна дөө. Яаж сайхан сэтгэлтэй болох вэ гэж бодож байгаа бол битгий санаа зовоорой. Хуурамч муу зан ч гэсэн засагдаж сайн болж болдог юм шүү. Тэгэхээр жинхэнэ цагаан сэтгэлийг бол
олон хугацааны турш явж иж мэддэг гэсэн тийм ээ шүү дээ. Тэгэхээр найзуудаа та нар олон бишээ. Их цаг хугацаанд зөв. Ямар ч хичнээн цаг хугацаа өнгөрсөн хизээч хувирдаггүй сайн сэтгэлтэй байгаарай найзуудаа. Үргэлж бусдад сайхан сэтгэлээр, чин сэтгэлээр хандцгаая. Өнөөдрийн мөнхийн одгон нэвтрүүлэг сайхан сэтгэлийг, чин сэтгэлийг хүүхдэд та бүхэнд уриалж байна. Гэнайзуудаа ихэр жинхэнэ зүрх сэтгэлтэй байж мөрөөдлөө нисгэе. Жинхэнэ зүрх сэтгэлтэй байж харанхуйдч гэрэлтий. Хааны хүүхдүүдээ баяртай.